За сайн байцгаана уу сонсогчдоо. Өнөөдөр манай Нууцлаг FM маань эхний дугаар маань та бүхэнд хүрэхэд бэлэн болжээ. За энэхүү нэвтрүүлэг маань яах вэ гэвэл та бүхэн бидний утасны дугаар руу холбогдоод өөр тохиолдсон сонирхолтой нууцлаг аимшиг зүйлсийг одоо бидэнтэй хуваалцах юм аа. За тэгээд та бүхэн өөрт тохиолдсон зүйлсийг хуваалцахыг хүсвэл 99 80 гэсэн дугаар руу холбогдоорой. За тэгээд манайхан эхний харилцагчаа хүлээж авцгаая. Амавраарэ. Цонхоор муур ороод ирлээ. Таны нэр хин гэдэг вэ? Юу би юм бэ гэж үү? Би тот байна. За онохон нэг юм хэлэхэд FM-ээр тоглохгүй шүү. За тэгээд энэ бол нэвтрүүлэг авч байгаа болохоор тоглохгүй байхыг хүсье. За тэгээд дараагийн харилцагч авцгаая. За сайн байна уу? Сайн байна уу? Би та бүхэндээ энэ нэвтрүүлгийг сонсоод ороод ирлээ л дээ. За баярлалаа. Амар аимшигтай явдал ярих гээд. За та ярээр. Та бүхэн хараалтаа сүнстэй тоглоомд итгэдэг үү? Юун түрүүн таны нэр хин гэдэг вэ? Би нэрийг хэлмээр би нэрээ нууцламаар байна. За болгүй хаа. Энэ хараалтай тоглоомыг тоглосноос хойш амьдрал өндөр чигээр өөрчлөгчөд үхэлээр толчод байна. За та надад их тодорхой хэлээд өгөхгүй юу? Юун тоглоом бэлээ? Би энэ тоглоомыг аялаар явж байхдаа сонсоод турш үзсэн юм л та. Хот дээрээ. Энэ тоглоомыг тоглосноос хойш зүгээр л нэг хүн намайг дагаад байна. Хүн дагаад байна? Тийм ээ. Гэх аргагүй ч юм шиг. Хүн шиг хэлбэртэй л нэг зүйл дагаад байна. Танд аюул тохиолдоо юу? Би одоо тэр нь л хараад сууж байна. Юу би танд цагдаатай холбож өгөх үү? Танд тусламж хэрэгтэй юу? Энэ үнийг надаас өргөн харж чадахгүй байгаа. Надад нэг хэрэгцээ. Би 7 хоног унтаагүй. Энэ сүүлийн 7 хоног. За та энэ тоглоомоо сайн тодорхой тайлбарлаад өгөөрэй. Энэ тоглоомыг ердөө 2 хүн тэгээ бол нүдний болтохол тоглож болдог юм. За. Би анх найзтайгаа ирээд тоглохдоо эхлээд эхний хүн хоёр дахь хүнийхээ нүдийг боодог. Тэгээд яа нүдийг боодог вэ гэхээр одоо юм харахгүй гэрэл оруулахгүй л гэсэн зорилгоор энэ хар давгаар боол зүгээр идэг. Тэгээд нүдийг боосын дараа мэдээж хоёр дахь нүдээ боолгоогүй байгаа хүн нэгээс 10 хүртэл тоож эхэлдэг. Маш удаанаар, маш бүдүүнээр. Тэгээд тоолсны дараа халах ташсан дараа буцаах хэрэгтэй. За. Тэрнээс эхэлж нүдээ боолгосон хүний там эхэлнэ. Там эхлэн гэдэг нь юу гэсэн үг вэ? Таны ардас хүн хөөж эхэлнэ. Тэрийг таны харж байгаа огт хөдлөхгүй. Хэрвээ та түнэс нүд боруулах юм уу? Өөр чи харуул ардас чинь дагна. Хөөн. Та түнийг уурлуулж болохгүй. Үрэх гэж оролдооч хэрэггүй. Тэгвэл та шууд амьдын тамд очино. Та ч их сүртэй ирдэг хүн байх шүү. Гэхдээ энэ бүхнээс амрах нэг арга байгаа. За ямар арга? Та бүхэн ээгийн тоглоомын хараалыг өөр хүнд дамжуулж болно. Дамжуулна гэж яаж дамжуулах вэ? Та зүгээр л өөр хүнтэй энэ тоглоомыг тоглох хангалттай. Йоо, нэг л юм уран зохиол итгэхэд жоохон бэрх байна л да. Юун тэгвэл та наа тоглоом бидэндээ тоглоод үзэхгүй юу? Их сонирхож байна л да. Нэр юу? Тэгэд болно штэ. Тэгэл та тэгвэл та газ нүдэ боохны харам болчих. За тэгэхээр сонсогчдоо хэдүүлж гисэн энэ тоглоомыг сонирхоод үзцгээе. Та хэд ч гэсэн надтай хамт тоглоорой. За нүдний болт гэсэн үү? Nee, хар байх тусмаа сайн шүү. За би нүдний болт авахыг төр хүлээгээрэй. За би нүдний болт аваад ирлээ. Сонсогчд маань ч гэсэн нэг боох зүйл болоод аваад ирвэл сонирхолтой байна гэж найдаж байна. За та бүхэн яг одоо нүдэ боох. Тэгээд намайг 10 хүртэл тоолоод алга ташсаг дараал нэгээрээ. За би таныг хүлээе. Би бэлэн боллоо. 1 2 3 4 5 6 7 8 9 намайг уучлаарай. Юу вэ? Тасарсан уу? За ингээд манай харилцагч маань тасаржээ. Яг хөө сонирхолтой л ин тоглоом гэсэн үү.
За ямар ч тийм тоглоомыг дагаж тоглож үзлээ. Надад л одоохонд юм тохиог бол байх шиг байна. Тэгэхээр дараагийн харилцагч аваад нэвтрүүлгээ дуусгая да энэ удаагийн. Ой, бэнүү. Сайн байна уу? Та нар чи ямар новшоо хийгээд байгаа юм бэ? Яа та юу яриад байна? Би сая над нэг тоглоом чинь та нартай хамт дагаж тоглож үзсэн юм аа. Тэгсэн чинь нэр ингэсэн энд нэг хар хүн намайг зогсоод байна. Энэ юу болоод байгаа юм бэ? Та юу яриад байна? Энд нэг хар устай манай гэрт орж Тоглоод байгаа юм багтаа энэ одоо юу болоод байна. За тэр яг. За тэгээд өнөөдөр жоохон хачаа хүмүүс л тохиолдлоо. За тэгээд дараагийн сонсогч ой юу вэ? Та хэм бэ? Яаж ороод ирв? Юу вэ би чинь гэртээ ганцаараа байгаа штэ. Навш гэж